Эх орны зүүн хязгаарт хилийн өргөс торыг шинжлэх ажил хийгдэж байна. Энэ жилийн тухайд 100 орчим километр газарт хилийн торыг шинжилэн барьж байгуулах юм а. За хилийн торын хамгаалтыг шинжлэх ажилд хилийн цэргийн техник 132 дугаар анги, хилийн цэргийн тех 252 дугаар анги, за мөн хилийн цэргийн техник 151 дугаар ангийн 60 гаруй алба хаагч инженерийн бүлэг ажиллаж байна. Өнгөрсөн 5 дугаар сараас дээрх байгууламжийн ажил эхэлсэн бөгөөд одоо тор татах ажил 50 гаруй хувьтай явагдаж байна. Энэ торон саадын байгууламж байна. Ерөөсөө л Монгол Улсын алдаршгүй зархан байдлын төлөө татж байгаа ийм торон саадын байгууламж байгаа. Энэ торон саадын байгууламж байснаар байгалийн ерөөсөө ямар нэгэн онц аюултай үзэгдлээс урдсан сэргийлэн Монгол Улсын дархан хилийн бас нэг зайлшгүй байх ёстой. Ийм торон саадын байгууламж л тань. Хилийн өргөс торон хамгаалалт 20-30 жилийн дараа шинжлэх зайлшгүй шаардлагатай болдог байна. За ялангуяа модон суурьтай байх үед торон хамгаалалт амархан эвдэрдэг, эдэгдэлд ордог гэжээ. За тэгвэл энэ удаад хилийн торон хамгаалалтыг төмөр суурьтай хийж байгаа учраас 40-50 жилийн насжилттай гэдгийг онцлон хэллээ. Улсын хурлын гишүүн сэргэлэнд Баян-Түмэн сумын малчдаас салхи шуурга цаг агаарын аюулт үзэгдлийн үед мал уруудаж хил нэвтрэх эрсдэлтэй учраас хилийн торыг сайжруулах саналыг тавьжээ. За улсын хурлын гишүүн сэргэлэн насаараа энэ салбарт зүтгэсэн хүний хувьд асуудлыг цаг алдалгүй шуурхаа шийдвэрлэх үүргийг тухайн үед өгч өнөөдөр энэхүү ажил талдаа ороод байна. Одоо энэ хамгийн гол юм бол бидний малтай байх энэ хил орчмын бүсэд мал амьдрахын хамгийн гол юм чинь тэр шуурга энэ байгалийн гамшиг энэ юмыг бол бид хэлж мэдэхгүй. Тэгэхээр энэ дээр бол энэ одоо малчин иргэдийн малаа ишээ хилд одоо толох энэ хилийн хил нэвтрэгч асуудал гарч болох тийм. Энэ дээр бол хэлчихэд ажиллаж байгаа. Энэ хэлчихэд бол байнгын сонор сорог ажиллаж байгаа. Гэлээ ихтэй хөрхий эн чинь бас хүн штэй тийм ээ. Тэгээд бас байгалийн хүнд хэцүү үед бол одоо мал хил тулах бас хил давах юм гарч болно. Энэ бол ард түмний олон сая төгрөгийн өмчтэй. Тэгээ бас л одоо Монголыг тэжээж байгаа нэг том салуур штэй. Тэгэхээр энэ бол зайлшгүй ярих асуудал. Тэгээд одоо энэ улсын их хурлын гишүүн цай сэргэлэнд санал тавиад тэгээ энэ санал тавьсны дагуу хилийн торон гашааг шонгийн төмөр болгож ингээд одоо торын батүх болгож шинээр тор татж байна. За энд бол малчин хүнийхээ хувьд баяртай байна. Монгол орон байгаль цагуурын өөрчлөлт ихтэй учраас малчид малаа салхи шуурга цас бороонд уруудуулах явдал илбгэ. За ялангуяа байгалийн гамшигт үзэгдлийн улмаас адуу ихээр уруудаж улсын хил тулах тохиолдол цөөнгүй. Тухайлбал он гарсаар хилийн цэргийн техник 132 дугаар ангийн хилчид 4000 гаруй адуу улсын хил тулсныг тогтоон эцэст нь хүлээлгэн өгчээ. Ингэж ард иргэдэд учирч болзошгүй 3 орчим тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадсан байна.